Бидний хайр даав эмээл овогтой даш дундаг нь хүнд өвчний улмаас 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр таалал төгслөө. Даш дундаг нь 1937 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ санд сумын нутагт Малчин ард эмээлийн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага насндаа мал маллаж байгаад 1947-оос 1951 оны хооронд Төв аймгийн Эрдэнэ санд сумын бага сургууль 1954-өөс 1957 онд Улсын багшийн дээд сургуулийн бага ангийн багш 1967-оос 1970 онд Улсын багшийн дээд сургуулийн орос хэл утга зохиолын багшийн ангийг тус дүүргэсэн байна. Бидний хайр таав хөдөлмөрийн гараага сумын бага сургуульд багшлахаас эхэлж улмаар сум аймагт төрийн алба хашиж байгаад гавьяаныхаа амралтанд гарах хүртлээр тасралтгүй 40 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд Улсын багшийн дээд сургууль, орос хэлний дээд сургууль, гадаад хэлний дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, декан, дэд захирал зэрэг албан тушаалд нэр төртөө ажиллаж байсан билээ. Дээд боловсролын салбарт тэр дундаа хэл шинжиллийн салбарт удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан хувь нэмрийн төр засгаас өндрөөр үнэлэн боловсролын яамны хүндэт жуух бичиг, боловсролын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хүндэт одонгоор тус шагнан урамшуулж байжээ. Аав минь таны гэгэн ариун үйлс мөнхчин үлдэж үр хүүхэд ач зээнар нь мөнхөд дурсан санах болно. Та минь Тэнгэрийн орондоо амар амгалан нойрстоо. Үр хүүхэд ач зээнар нь